мал сүх сая л нэгэн мал тал тосгондоо иржээ. Тэрээр дайнд ялагдчихад ямар ч гэмссэн шинжгүй гэртээ ирж байлаа. Тэрээр гэртээ орж ирмэгцээ шууд зурагтаа асаажээ. Гэтэл зурагтан дээр мэдээ гарч байлаа. Энэ мэдээ маш их түгшүүртэй бөгөөд мал сүхийг онилсон мэдээ байлаа. Энэ мал тал тосгоных нь дайнд ялагдсан гэх мэдээ гарч байлаа. Иргэд бүгдээрээ мал сүхийг эсэргүүцэж байлаа. Харин тэр орой мал сүх өрөөндөө сууж байтал гаднаас нь хүмүүс орж иржээ. Дэмчиг хажуудаа нэг буутай цэрэгтэй хамт мал сүхийг баривчлахаар иржээ. Учир нь тэрээр дайнд хүмүүсийг удирдах чадаагүй маш олон хүмүүсийг өхөөлсөн учраас баривчилж байлаа. Харин мал сүх ингэж хэлв. Та нарт ингэх хэрэг байхгүй гэжээ. Харин дэмчиг тийм ээ бидэнд байгаа. Ингээд мал сүхийг ар нудрахад дайны хэрэгтнэр насаар нь өрд хорих тушаал гарав. Шоронд ормогц Ёндан түүнийг болгож тавихыг хүсжээ. Учир нь түүний найдан ч гэсэн дайнд ам өргөцсөн. Ингээд тэр орой мал тал тосхны зурагтаар дэмчиг мэдээгээр гарч байлаа. Тэр мэдээндээ одооноос би дайныг удирдах болно. Харин мал сүхийн өмнөх шийдвэр хүүхд эмэгтэйчүүдийг дайнд оролцуулахгүй байсан. Харин би хүүхд эмэгтэйчүүдийг одоо дайнд оролцуулах болно гэжээ. Тэр тосгонд байгаа бүх хүмүүсийг дайнд оролцуулахаа амлажээ. Ингээд мал тал тосгоны 2 дугаар ээлжийн арим маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр Пророгийн арлыг эзлэхээр дайрч байлаа.